өнөөдрийн удаагийн дугаарт маань Төр Монгол шатрын клубын авиаслаг сурагчид оролцоод байгаа юм. Энэхүү авиаслаг суралцагчид манаас хамгийн сүүлийн олон улсын тэмцээнд маш амжилттай оролцоод ирсэн байна. За ингээд юуны өмнө үзэгчидтэй бүгдээрээ өөрсдийгөө танилцуулъя тийм ээ. За манай намайг Нарав самбагийн Бадам хаан гэдэг. Намайг цогцойхны Саруул гэдэг. За намайг Алтан улсын Ихтэл гэдэг. За ингээд сая би бас хэлжсэн хамгийн сүүлд нэгэн олон улсын тэмцээнд маш амжилттай оролцоод ирлээ гэсэн тий. Тэгэхээр ямар нэртэй тэмцээнд оролцож ирвэ? Ямар амжилт гаргав? Энэ тэмцээн маань юу н хаана насан тэмцээн бэ? Энэ тэмцээн Чехийн Фардович хотод болсон энэ дэлхийн сургуулиудын багийн тэмцээн. Дэлхийн орон шалгуурал. Тий. Энэ тэмцээнд юу н хідээс хідэн насны хүүхдүүд оролцож байв. Хэдэн орны хүүхдүүд оролцсон бол? 11 гаруй орны хүүхдүүд оролцсон. Тэгээд 12, 14, 16 насны хүүхдүүд холимог тоглоод тэгээд ингээд юм тусдаа яг ингээд медаль авт ингээд холимог тоглоод медаль авт ингээд тусдаа ингээд нас насны шалгуулсан. За тэгвэл энэ тэмцээнд оролцоод юу н хідүүлээ баг маань юу н хідэн хүний бүрэлдэхүүнтэй вэ? Ямар амжилт гаргаж ирвэ? Би дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй явсан. Багаа ахлагчаар би явсан. Тэгээд багийн дасгалжуулагчаар баталгч маань явсан. Тэгээ бид нарыг 12 наснда 1-р харинд ороод ирсэн. Тэгээ Монгол улсын анхны дэлхийн аваргалсандаа маш их баяртай байна. Тэглгүй яг хөө үзэгч та бүхэнч бас маш их баяртай байх гэж бодож байна. Ер нь анх удаа ингэж 1-р харинд орсон маш амжилттай явж ирсэн байна тий. Ер нь одоо ингээд энэ шатрын баг маань бас энэ олон улсын тэмцээнүүдэд ер нь хэддэх удаага оролцож байгаа вэ? Тоогоолтсон баха. Тийм үү. Ямар орноор ер нь оролцож байна? Венетик, Сингапур, Орос гэх мэтчлэн. За тэгвэл тэмцээний одоо хамгийн сүүлд оролцсон энэ олон улсын тэмцээний маань одоо хамгийн хүнд үе ямар үе байсан бэ? Хамгийн хүнд үе хамгийн сүүлчийн Чехийн 16 насны багтаа тоглоход маш их хэцүү байсан. Хамгийн сүүлчийн өрөг болохоор 1-р харинд орох үгүй мэддэггүй их сандарч байсан. Хамгийн тэгвэл том өрсөлдөгч хэн байсан бэ энэ тэмцээнд? 16 насны Чехийн баг байсан. Өөр ер нь маш олон тийм өрсөлдөгчд байсан баха. Тэгээд хамгийн гоё сэтгэл тогтлоосон үеийн тэгвэл юу байсан бэ? Хамгийн гоё сэтгэл тогтлоосон үе нь гэвэл 16 насны Орсын багтаа тоглож байхад ингээд бид гурав ингээд дөрвөл ингээд зэрэгцээ суудсан. Тэгээд ингээд бүгдээр ингээд амар муу байралтад байж хахад ингээд манай Сараал ингээд юм ганцаараа хожиж гарч ирсэн. Маш их сэтгэлийн урамд өгсөн байна тий. За тэгвэл маш олон орноор явж олон улсын маш олон тэмцээнд оролцсон гэж ярьж байлаа тий. Эндээс хамгийн их гоё сэтгэл төлсөн ямар тэмцээн байдаг байсан бэ? Мэдээж Чехийн Фардовичд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэгээд монголоороо бахархаад төрийн бодлоо ихшгэлүүлж байгаа үе маань маш сайхан байсан. За хүүхэд маань одоо ер нь хөдөлгөөнд дийлдэгэ байлаа. Их сахилахгүй болоод ирлээ. Энэ юусоо гүйж хараагаа дийлдэгэ байлаа. Энийг жоохон сууд сурах гэсэн юм аа. Тэгээд шатрын дугууланд ер нь явуулвал яасан юм. Тийм одоо ямар дугууланд лекцэн гэж хүмүүсээ тэгж асуугаад байдаг байхгүй юу. Тэгэхээр шатар гэдэг маань бас энэ дэр нөгөө нэг дэлхийн шатрын 6 дахь аварга Михаил Ботвинникийн хүн хэлсэн байдаг шүү дээ. Шатар тоглодог хүн бол амьдралд бол илүү их бэлтгэгдсэн байдаг гэж одоо хэлсэн байдаг тийм. Тэгэхээр энэ шатар гэдэг маань өөр тэр хүнийг бас одоо хамгийн наацхаас нь эхлээд сууд сургах тий доктортой сууд сургах энэ бүх байдлыг л олгодог юм болов уу гэж бод. Ер нь эцэг эхчүүд анх авчихтаа яг таны хэлдэг шиг. Одоо энийг ер нь жоохон хөдөлгөөнийг багасгах чинь нэг жоохон суугаа сурах чиг гэж авчирдаг байхгүй. За тэгээ хүүхэд мэдээж юм сураад ингээ шинэ юм сонирхоод эхэлнэ. За мэдээж эхлээ суугаа сурчихна. За хичээл номны асуудал дээр бол ямар ч асуудал байхгүй. Ялангуяа чээж өөл гэсэн хөгждөг. Ямиг бол мартахгүй. За тэгээ олон талаас нь харна. Тэгээ давхар эн чинь би бас хүүхдүүдэд англи, орс хэл давхар шатрын холбоотой хэлнүүдийн ингээд жижиг одоо үгнүүдээс нь ингээд амжуулаад өгчдөг.
Нямдаагийн хувьд бас өөрөө бас шатрал тоглодог хүн юм шүү дээ. Ер нь би бас нэг суулыг сонирхож асуувал да. Магадгүй одоо энэ шатрын спорт бага насны хүүхдүүдийг сууд сурахаас нь ахвалал тий оюун ухаан нь өндөр түвшинд хөгжүүлж чадчих шүү дээ. Тэгээд тухайн хүүхдийг бол маш зөв хүмүүжлтэй төлөв тий түвшин ийм хүн болгож байгаа. Спорт гэдэг бол өөрөө энийгээрээ агуу сайхан чанартай л да. За жишээ нь одоо шатар даам ер нь буудлын спортын одоо тамирчид бол татгаш байгаа нэг бодож төвлөрж анхаарлаа төвлөрүүлж өөр өөртөө ажилтдаг болохоор одоо ерөөхдөө бол яг нэг дууд цөөтэй ч гэсэндээ ерөөхдөө энэ төлөв төш хүмүүс болгодог шүү дээ. Тэгээд шатрын спортын бас онцлогийн тухайд хуваалцаач. Энгийн үед одоо тэмцээн уралдаанд оролцож байгаа хүүхдүүд бэлтгэл сургалтаа хийхгүй байх үед ч юм уу одоо оюун ухаанаа байнга хөгжүүлдэг тийм бас нэг онцлогтой болгодог бах тийм үү. Тийм. Ер нь шатар төгсөн хүүхдийн ой тогтолт маш хурдан байдаг. Хичээл номноос дөрөв тайллаа шүү дээ. Хичээл номноос бол ер нь за мэдээж хоцрогдох тасалдах асуудал бол зөндөө гардаг. Гэтэ шатар тоглодог хүүхдүүдийн хувьд бол маш хурдан нөхдөг дэрэг. Ямар ч асуудалгүй. За ялангуяа тэр унших одоо чийжлэх талын тиймэрхүү хичээлүүд дээр бол ер нь газардахгүй. Ялуу зүйлийг маш хурдан чийжлдэг. Ихийнхээ болно. За мэдээж одоо юу гэдгийг хоёр сонголт өөрчлөн одоо нүүдэл хийх одоо гараа эхлүүлэх 20 боломж байна. Хамгийн ашигтайгийн сонгол. За тэр 20 боломжийг нэг ед рүү ч юм уу нэг нүүдэл нүүлээ дахиад тэр 20 боломжонд дахиад задарна 30 40 болно. За ингээд эхлэхэд өөрөө ирэхгүй л олон юм бодно. Тэр олон сонголтоос зүмийг олж харж хийдэг бол. Тэр одоо онцтой шийдвэр гаргаж зөв шийдвэр цаг алдгүй гаргах шаардлагатай болж ирж байна. За энэ хүүхдүүд маань тий одоо 5 6 цаг тоглоо суугаад байна гэж. Энэ одоо юуны тул тоглоод байгаа юм бэ? Нөгөө нэг л хожих нь нөгөө хүн ч гэсэн бас л тэгж тэмцэж байгаа шүү дээ. Бид зүгээр нэг 5 6 цаг бас суугаад байгаа хэрэг биш шүү дээ. Тийм ээ толгойн дотор маш их нэр төлөвлөгөө баланс зохиож маш олон юм бодож сууж байна. За бид нар ч гэсэн зүгээр огт хөдөлгөөнгүй нэг 10 минут 20 минут томчууч гэсэн суугаад бас хүн дэвдэг шүү дээ. Тэгэхэд энэ хүүхдүүд маань 4 5 цаг ингээд хөдөлгөөнгөө суучдаг маш их төвсөр төвчөртэй болдог. За тэр оюун ухааны тэр асуудлууд бол мэдээж дэлгэрүүлнэ. За иймэрхүү давуу талууд байна. За дээрээс нь шатрал хувийн спорт. Тэгэхээр бие даах чадвар бол асар өндөр түвшинд болно. За одоо юу гэдгийг одоо энэ Австралийн тухайд бол 5 настай байхдаа би надтай зүгдээ Шри-Ланкад сургалтын Азийн явахдаа ингээд ороод хөвж ийсэн. За Марлагийн хувьд бол одоо 6 7 тоогоос ингээд өрөөмөд одоо манай авто сургалтын явуулсан чинь яваад хийж байгаа. Ингээд харны талаасаа юу Монголд биш хил алгасаад дэлхийн улс орнуудаар ингээд яваад байгаа хүмүүс чинь шал анги болчдөг. Одоо үеийн дундаа бол хамаагүй том шиг сэтгэн ярина. За энэ нь бол хаа газар бол бие их зүг аваа явчихна. Бие даах чадвар бол маш сайн хөгждөг. За телевиз үзэж байгаа үзэгчд багчуудаа хандаад ихэд бидний клубыг зорио ирсэн. Одоо энэ бүхэнд манай үе талга үргэж нээлттэй явах болно шүү гэж хэлмээр байна.